Энэ удаагийн дэлхийн цирк Монгол тоглолтонд Монгол, Америк, Оросын холбооны улс, Иран, Итали зэрэг 15 орны олон улсад нэр хүндтэй жүжигчид оролцож үзүүлбэрээ хүргэхээр болжээ. Циркийн хаан үзүүлбэр агаарын нисэлт, мото шоу, 9 м өндөр дугуйн дээрх үзүүлбэрүүд багтжээ. Тоглолт 4-р сарын 12-нд нээлттэй хийж 10 өдөр Стив Аренад тоглоно. Дандаа олон улсын тэмцээнээс алт мөнгөн медаль авсан номерууд. За мөн дээрээс нь дэлхийд ерөөсөө цорын ганц эсвэл дэлхийд ерөөсөө 2хан байдаг ч юм уу 3хан байдаг үзүүлбэрүүдийг зорин урьж авчирсан. За онцолж хэлэх юм бол дэлхийн номер 1 алиалагч Итали улсын иргэн Дэвид Ларибли гэж мундаг жүжигчин алиалагч бидний урилгаар ирж энэ алиалагчийн хойноос бид нар үндсэндээ 3-4 жил хөөцөлдөд өнөөдөр Монгол улсад маань одоо өөрийнхөө тоглолтыг үзүүлэхээр ирж байна. За энэ хүн яагаад бид нар ингэж онцолж байна гэхлээр энэ хүн маань дэлхийн нийт одоо маш олон циркүүдийн тоглолтод оролцсон байдаг. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Азийн нэгж улсад өөрийнхөө аялын тоглолтыг ерөөс огт хийгээгүй байсан. За тэгээ бидний маш их одоо ууггүй хүчин чармаалтай дэлхийн номер 1 алиалагчийг Монгол улсад анх удаа тэр тусмаа Аз твд анх удаа урьж авчир тоглуулж байгаа нь Монгол улс төдийгүй одоо гадны тэр тусмаа Аз твийн улс орнуудад бас ихээхэн одоо ач холбогдолтой тоглолт болж байна гэж бидний хувьд бол харж байна. За зарим нэг онцлог номеруудаас цаг бага учраас товчхон дуртаад явъя. За миний баруун гарталд харагдж байгаа ундаг дугуйтай номер бол дэлхий дээр ерөөсөө 3хан байдаг. Америкийн жүжигчин 9 м өндөр ундаг дугуйн дээр циркийн хүн дүнд үзүүлбэр элементүүдийг хийдгээр онцлогтой. За мэдээж циркийн номер бол сургуультай амтан болол тодорхой хэсгийг бол эзэлдэг. Энэ удаад бид нар сургуультай нохойнуудыг урьж авчирж байна. Монголын циркийн түүхэнд дахин шинэ уудас нээх энэхүү тоглолт нь шинэлэг тайз, сонирхолтой найруулга, орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологиг ашиглан үзүүлбэр бүрийг хүргэхээр бэлтгэлэн базааж эхэлжээ.